улсын хурлын хуулиар ийм асуудлыг нууц тавьж болно гэж 60 хуулийн 60 асуудлыг хүрээнд задаргаа байсан улсын хурлаас тогтоочсон байсан бол засгийн газар авна гэж шийдээд засгийн газар дээр 600 асуудал болгож өөрөө өргөддөг, өөрөө нууц тавьдаг асуудал болсон. Энэ бол авилга хулгайн үндсэн шалтгаануудын нэг болсон гэдэг асуудлыг бид бүхэн ярьжсэн. Энэ хүрээндээ бас яг энэ төрийн болоод алууны нууцын тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар болж хэлэлцүүллээ. Эдгээр асуудал нь жишээ нь төрийн болоод алууны нууцын тухай хууль гэдэг асуудал нь ардчилсан нам болоод ардчилсан намын бүлгийн зүгээс авилга хулгаатай урай лоцгийн төвшөнд орилж хашгирч тэмцгээс өлөөтэй үндэс суурьаар нь язгуураар нь хуулийн төвшөнд цаашид энэ өргөн хүрээтэй хулгай гаргах энэ хөржил шимтэй хөрсийг нь таслая гэдэг ийм зарчмын хуулийн өөрчлөлтийг өргөн барихаар ажиллаж байгаагийн нэг хэрэгэ гэдгийг бас та бүхэнд хэлье.